Эдгээр багш нар оюутан сурагчид, эзэгчдүүд, хүндэт зочид та бүхний энэ үеийн түмэн амар амгалан байцаан мэдгэж байна. Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн 12 дугаар ангийн төгсөгч Алтан сүх овогтой Эрдэнэхүү Ганхуу овогтой ганц нарын Монгол ам шиг тайлан тоглолт ийхүү амжилттайгаар эхэлж байна. Өнөөдрийн тоглолт Ирмүн 3 Монгол ам шиг гэсэн нэртэйгээр эхэлж байна. Ирмүн 3 гэдэг тоглолтны учир бол Монгол Улсын консерваторийн хөрөнгөний багш Боожгийн шавнырын цовруул тоглолтууд байна. Ирмүн 1 бол энэ жил 3 дахь үеийн Тэмүүлэн Ирмүн 1 гэж тоглож байсан бол түүний дараа Боожгийн шав наран гарав Ирмүн 2 өнөөдрийн тоглолт бол Ирмүн 3 буюу Монгол ам шиг гэсэн нэртэйгээр өнөөдөр тааварлаж байна. Ингээд хоёр сурагчийн өнөөдрийн тоглолтын ихэнх төвшин бүтээлүүдийг та бүхэнд танилцуулъя. Монгол үндэстний уртын дуу Уяхан зам ТV-ийн гарна. Уртын дууч Монгол Улсын консерваторийн хөгжмийн хаан дуулаачийн сургуулийн уртын дууны 1-р ангийн оюутан Сүмцоо халиун нар дуу зөвлөлээ. Мэргэжлийн багш Монгол Улсын гавьяа жүжигчин Батмэнд их хуурч үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гандах мэргэжлийн багш Боожо. Түүний дараа Монгол үндэсний уртын дуу Хүрэн талаан сүйдэр уртын дуучин Монгол Улсын консерваторийн хөгжмийн хаан дуулаачийн сургуулийн уртын дууны 3-р курсын оюутан Ариунбат мэргэжлийн багш Монгол Улсын гавьяа жүжигчин Батмэнд их хуурч консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн 12 дугаар ангийн сурагч төгсөгч Эрдэнэхүү мэргэжлийн багш Боожо. За түүний дараа та бүхэн Монгол үндэстний татлах 2 хэлцсний жороо Гандах маань тоглож ирлээ. Монголын явсан гэсэн татлыг их хуурч Эрдэнэхүү маань та бүхэнд хүргэлээ. Энэ хоёр бүтээл дээр хүн яцхан тайлбар ихэд Монгол үндэсний уртын дуу их хуур хөгжмөөр одоо манай сургалтанд ардын байрлалын юм шалгалтууд дээр их хуур хөгжмөөр уртын дуу тоглодог бол энэ удаа анх удаага уртын дуучинтайгаар хамтсан уртын дуучны дараа жүжигчсэн мөн юм аа. Түүнчлэн мөн хоёр ялгсны жороо Монголын явсан гэсэн татлагуудыг мөн их хуур хөгжмөөр анхлаа хөгжмөж байгаагаар онцлог юм аа. Тэгээд хоёр зурагчдаа амжилт хүсье баярлуулъя. За түүний дараа Монгол үндэсний дуу Судгийн ногоо ардын дуу таасан зүрлээ. Энэ ардын дууны найруулгыг их хуур хөгжмийн төгсөгч Монгол Улсын урлагийн гавьяа жүжигчин Ариунбат манай аюулсдаг яавчинч Цавсүрэн нарын найруулгаар та бүхэн хоёр зурагч маань хүргэлээ. Хоёр зурагчтай маань хамт Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн 12 дугаар ангийн сурагч яавчинч
Амар заяа хамсрал үзүүлээ. Мэргэжлийн багш болоод ирсэн баярлалаа. Өнөөдөр та бүхэнд тоглолоор өгж байгаа Алтан сүх хогтой Эрдэнэхүү 2005 онд Улаанбаатар хотод нөлөөлсөн 2011-ээс 15 онд нийслэлийн 10 дугаар бүрэн сургуульд суралцаж улмаар 2015 оноос Монгол Улсын газар үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуульд их хор хөгжмийн ангид хийсэн дашилж боож авшийн удирдлагад өнөөдөр хүртэл суралцсан хэмжээд 10 дугаар ангид төгсгөл бэлтгэж байна. Эрдэнэхүүгийн гарах сайн амжилтуудаас дурдвал 2019 онд зохион байгуулагдсан их хор хөгжмөчдийн улсын анхдугаар нээлттэй уралдааны Б ангилалд 2 дугаар байр мөн 2012 онд зохиогдсон өсвөрийн болон залуу үндэсний хөгжмөчдийн гэрэг анхдугаар уралдааны Б ангилалд мөн 2 дугаар байранд гарч ирсэн ийм аюултай зурж байгаа. Одоо та бүхэнд хөгжмийн зохиолч Вивальди, концерт 1-2-3 дугаар анги, хөгжмийн зохиолч Жамин, Айд, хөгжмийн зохиолч Гамбүрүү, Хул алдарганы дуул концерт гэсэн 3 бүтээлийг өргөн их хор хөгжмчин Алтан сүхийн Эрдэнэхүү концертмейстер багш Инхсод нарыг урьж байна. Хул алдарганы дуул концерт бол хөгжмийн зохиолч Гамбүрүү мөн их хор хөгжмчин 1987 онд Ухааны хөгжмийн дуул сургуульд их хор хөгжмийн ангийг хүнс профессор Басбогч эхлүүлснээс хойш анхны их хор хөгжмчин тэгээд хөгжмийн зохиолч байгаа гэдэг эдгээр бүтээлүүдийг өргөхээр Монгол Улсын газрын үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн 12 дугаар ангид сурагч Эрдэнэхүү төгөлдөр урлагч Инхсод нарыг урьж байна.
Надгүйдээ ганц цохол цааны хэлцүүлсэн би 2005 онд Улаанбаатарт төрсөн 2011-ээс 15 онд Дэлхийн боловсролын 30
далайн хэвтүүл сургуулиуд суралцж удмаар 2015 онд Монгол Улсын газар үндэсний мэргэжлийн сургуулийн их хуурайчмын ангид боож авах шийдвэрлэлтээ суралцсан. Энэ жил 12 дугаар төгсгөл давхрын айлын тогтолцоо өгч байна. Ган тогтох 2019 онд зохион байгуулагч их хуурайчмын улсын анх дугаар нээлттэй уралдааны бие ангилалт 3 дугаар байр 2012 онд зохион байгуулагдсан өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн гэрээний улсын анх дугаар уралдааны ажилтай оролцсон ийм зурагч байгаа. Одоо гандагт мата бүхэнд Чимадор концерт нэг баяр бүрдүүрэг Рахманинов вокалист хөгжмийн зохиолч их хуурч Монгол Улсын загварчлалтын ариун болд Даката гэсэн хөтөлбөрийг бүргэн төвлөрөөрч багш инх тул Даката хөтөлбөр нь 2017 онд зохион байгуулагдсан их хуур хөгжимд зориулсан зохиолын уралдаанд орж ирсэн шинэ бүтээл байгаа. Тэгээд 12 дугаар нэг зурагч гандагтыг орж байна.
Монгол Улсын Викторийн үндэсний мэргэжлийн сургуулийн захирал Амбатчиг Монгол Улсын Викторийн үндэс профессор Монгол контрабас их хор үеийн сургуулийн дэгийг үндэслэж үндэс профессор Баасуусаар нам үндэсний байна. Интернетроос инфографик үндэслүүлж хоёр төсөлтөөрчмөн маань мэргэжлийн багш хоороо ашиглалтын болж явснаар үндэслэмээрээ. Миний багцаанд ихөр зөвчмийг тэм сургалтын төсөнд оруулах үзэн тохиолдсон. Миний анхны сет болон боочор гэсэн боочноос хажмаа. Миний нарийн талаар хэлснээр рампурын хоёр цаа хамгааллын сургалтаа тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Тэгээд остоогоос 10 жилийн өмнө би боочод Сүлээ гайгүй болов одоо ингээд бэлтээ ажиллаж байна. Одоо хамтран ажиллаж байна. Энэ ажлын манай боочоо бол бас шинийг хийж ингээд форумынхаа хөлбөрийнхаа сургалтын өсвөрийг яаж байж болох юу шинийг тоглох гэдгийг эрхийж байгаа юм залуу боловсруулсан байна. Боочоо баярлалаа. Артын доойр студент дахин баярлалаа. Амин баярлалаа. За ингээд захир одоо микрофон авсан дээр за информац болсон бидний машинаар эсвэлшүүд оюутан сурагчид таавал энэ хос өвчин дуртай хос батлагтай зүйлс болж хасагчтай байхтай үсийн үчигүрья. Энэ багшилтэй Офтын доо бихораар хийх хөтөлбөр мөн алтрыг манаас уртанд оруулж ирэл хайрууд хийж дөрвөн алхам хийсэн. Энэ бол хүүхэн бас одоо энэхүү хүүхдийн хөдөлж хүүхэн амжилт энэ сайн амжилтын бис болсон өнөөдөр тав хүндээ баярлалаа. Монгол авахчид тоглоод хийсэн эрдэнэхүү гадагт хоёртоос энэ гайхалтай тоглоод багшнуудаа эсрэхтэй нийт англи хамт олон бүх найзуудтай холбоосон баярлалаа. 2016 онд ихөө хөгжим консерт хөгжимтэй холбоо байгуулагдсан. Энэ цагаас манай ихөө хөгжимчид мөн энэ одоо маш их хөтөлбөр ажиллагаа явуулсан. Уран сангаа баяжуулахаар уран бүтээлийн усын уралдаан зарласан. Үүний дараагаар тэр уран бүтээлээ бишиглээд хөгжимчийн ур чадварыг бишиглээд мөн олон улсын нээлттэй уралдаан зарласан. Мөн саяхан гэргээ олон улсын уралдаан зарласан манай их улсад ажилтаа оролцсон. Бас аавхан бас нэгэн том бас бишгийг хийхэд энэ жил Монгол Улсын хөлбөрийн багтар Чингис хаан ордонд урлагийн гайвшилтын төрийн шагналт шавын нэрмж манай өнсөн хөгжимчдүүд хамгийн чансан өндөр хамгийн том уралдаан ихөө хөгжмийн ангилал нэмэгдэж ихөө хөгжимчд оролцсон бол ийм хөгжимчд энэ одоо багш нарын маань энэ урлагчтай хамтарч мөн тоглоомчтой хамтарч энэ туршлагаа энэ сургалтаа баяжуулахын төлөө байнга ил хайгуул хийсэн энэ үйлдэл юм аа. Ингээд уран санаа байжуул хөгжим хэмжээ бас босроогүй болгосон. Ийм учраас өнөөдөр ихтэй цараагаа нэмээд өнөөдөр бид бас хөгжим сургалтын хийсэн учраас манай бас багшийн шамны дундаас
үйлдвэрийг хоёулаа хөгжин сургуулиусан хамтуруу мөн ариун бодлоо. Энэ хоёрын бүтээлийг өнөөдөр таарсан бас сонслоо. Тэгэхээр зэрэг их хөгжим бол маш их огцон богино хугацаанд маш өндөр хөгжилтэй явж байгаа бол манай багш нарын авьяа тэр дундаас манай өнөөдөр болж байгаа багшийн үүдэн хичээл зүтгэл оролцоо бас уран бүтээл хийх хайгуулын үр дүн гэж ойлгож байна. Ингээд Монгол омгшил тоглолтоор ирсэн амьсгал төлөвлөсөн ган тогтолцоо мөн эрдэм бүлээ болж байгаа багштай мөн бүтээлийн амжилтын алтаад хамгийн их төшиг төлөв болж идэг туслах хамгийн их одоо хань болдог харизматик багш инсоо багштай бас аюулгүй яа. Тэгээд хайрцагт амжилттай сайхан болж өглөө ганхуу гандагдах эрдэнэ хоёрт мөн төгсөх усын шалгалтанд нь өндөр амжилт хүсье. Ингээд эрдэнэ багш нар болон аюул жүжигчин Батбын догш Тэсэн маань шаардсан манай эрдэнэ багш нар үзсэн дослын зураг болыг өргөж байна. Сүүлд манай сургууль бас бусад мэргэжлийн оюутан сурагчид багш нартайгаа хамтран ажиллаж бас хамтран хөгжимдөх, хамтран тоглох бүх талаар бид нэг уран бүтээл мөн сурлаганд нь биднийг нөлөөлж байгаа. Ингээд манай үүний тод жишээ бол өнөөдөр Монгол Улсын аюул жүжигчин Батбын багшийн удирдлагаар хичээлдэг манай оюутан сурагчид манай их хөгжимтэй хамтарч дуртын дуулсан ийм сайхан одоо үйл явдлууд биддэг бол олон болж байгаа. Энэ боломжтой болон явж байгаа. Ингээд бас одоо удахгүй гад утга хэлбэргүй нараа улсын шалгалтаа өгч их орон мөн найз нөхөд эцэг эхтэй багш нартаа бас юу санснаа одоо сурснаа үзүүлэх одоо тэр мөч удахгүй ойрхон байна. Ингээд бас удахгүй сургууль усын шалгалтанд бас амжилт хүсье. За, хамаатан залбахад бүгдээ багш нар чирээ сайхан тоглолтоос бүх хүмүүс сайхан дурга авчлаа. Зураг гэдэг түүх юм аа.